одоо айлын дэлгэцийн хойморт гүнгөрвэн дотор бурхан заларч байдаг. Бурхан бол ерөөсөө үл хөдлөх, үл амзаах, амарлингуй байдаг бол айлын хойморт дэлгэц гүнгөрвэнд бид нар манай нөхдүүд бүгдээр яг амьдаараа заларч амьсан бурхан шиг тэнд очдог тийм. Тэгэхээр бид нар бас их буянтай хүмүүс юм. Тэнгэрт агаар хөлөглөж айл очдог. Тэнгэрт агаарын долгионы хөлөглөж орон зайг эзэлдэг. Цаг хугацааг эзэмшиж байдаг. Ийм гайхамшигтай хувь тавилан манай телевизийн уран бүтээлчдэд, радиогийн уран бүтээлчдэд заяас юм байна. Эрдэнэт бол уур хачтын хот. Өгийн урныг үзгээр олборлож, үе үеийн шиштэр түүхийг үнний мөртэй хамт мөнхөлдөг уур хачтны сэтгүүлчид. Сайн бацхан уу эрхэм хүндэт үзэгчтэй. Эрдэнэт хотын оршин суугчдаа нийт ахын дүүс минь ээ. Найрамдлын Эрдэнэт хот байгуулагдсны түүх 40 жилийн ойн үйл ажиллагаа, баярын угтал ийм өдрүүд яг л дуу эхэлж байгаа юм шиг, яг л туйлс эхэлж байгаа юм шиг манай Эрдэнэт хотод үргэлжилж байна. Тэгэхээр анхдагч алдархны үлгий Булган хангай нутгийн халиун сум, бугад сум, хангал энэ сумдуудын нутаг зааг дээр Эрдэнэтийн овоо хайрхныг түшиглээд яг л хорвоо дээр шинээр Эрдэнэт хүн төрж байгаа юм шиг, эсвэл их шиг дуу төрж байгаа юм шиг шинээр Эрдэнэт хот төрөхөд энд эх орны өнцөг булан бүрээс Эрдэнэт хүмүүс хорон цуглан ирж байх энэ үеэс энэ нутагт сонин радио үүсэн байгуулагдсан ийм түүхтэй байдаг. Тэгэхээр та бүхний гэрт, та бүхний сонорт Эрдэнэт хотын радио гэж анх нэвтрүүлгээ хийж эхэлснээс хойш 30 гаруй жил харин Эрдэнэт хотод телевиз байгуулагдаж айл бүхний хойморт цэнхэр дэлгэц гэрэлтэж энэ цэнхэр дэлгэцээр нь Эрдэнэт хотоос ярьж байна гэж нэвтрүүлж эхэлснээс хойш 20 гаруй жил хэдийнэ өнгөрсөн байна. Тэгвэл энэ анхдагчид, радиогийн анхдагчид, телевизийн анхдагчид Эрдэнэтийн зон олны хувьд сонор мэлмид нь одоо радиогийн долгионоор телевизийн дэлгэцээр гэр гэрт чинь зорчин очдог байсан гайхамшигтай сайхан уран бүтээлчид, анхдагчид, авиастнууд, алдартнууд өнөөдөр та бүхэнтэй эргэж дурсамжаа хүүрнэхээр тэр гайхамшигтай түүх донжилүүдийнхээ уран бүтээлийн түүхээс эргэж дурсан ярихаар хүрэлцэн ирээд байгаамаа. Тэр донжилүүдийн цэл залуухан хонгор янагхан онжилүүдийнхээ гайхамшигтай түүхээс өнөөдөр 20 гаруй 30 гаруй жилийн дараа алдартай, туршлагатай ахмад уран бүтээлчид хэрхэн яаж ярэ өрнүүлэхийг та бүхний сонирт хүргье. Эрдэнэт хотод ярьж байна. Сайн бацхан уу Эрдэнэт телевизийн хөтөлбөр эхэлж байна. Хотын ардын хурлын гүйцэтгэх захиргаа хөдөлмөрчин бол захирамж тушаалаар устгалын ажлыг хийж байгаа. Энэ төрийн планаас эхлээд хөтөлбөрчдийн 7 хоног бүрийн нэвтрүүлгүүдийнхээ чанар чанарны тухай ярих. амархан сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхнийхээ амар амгалан гайлтгаж ээж нэвтрүүлгээ хийх. аймгийн эрдэнэтлүүлэгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан болж цаг үеийн тулгымцсан асуудлыг авч хэлцлээ. Энэ шүүмжлэлийн мөрөөр газар дээрээс самж ирээд байна. Тэгэхээр бид анхдагчдын тухай, анхдагч уран бүтээлчид, тэр тусмаа радиогийн, телевизийн анхдагч уран бүтээлчдийн тухай ярих энэ ярианаас маань, энэ дурсамжнаас маань бүр эхлээд ерөөсөө Эрдэнэт хотод хүүхэд багчууд шуугсан Эрдмийн өргөө Эрдэнэт хотын 1-р 10 жилийн дунд сургууль байгуулагдаж энэ сургуулийг төгссөн анхны төгсөгчдөөс Эрдмийн цээнд, Эрийн цээнд, ухааны цээнд хүрч дээд сургуулиа дүүргээд эргэж ирээд Эрдэнэттэй сонинд ажиллаж, сурвалжлагчаар ажиллаж байгаад тэгэхээр анхны радиогийн уран бүтээлчээр ирж удирдах ажлыг хийж асан тухайн радио, телевизийн төвийн захирлаар ажиллаж байсан. Идүүгээ Эрдэнэт хотод тэмүүлэл төвийн захирлаар ажиллаж байгаа сурвалжлагч Цэсрэнгийн Ариуна даргийнхаа дурсамж яриаг та бүхний сонирт өргөн барья. За тэгээ тэр он жилүүдийн гайхамшигтай түүх, цэл залуухан, хонгор янагхан гайхамшигтай он жилүүд тэгээд залуу халуунаас залуу Эрдэнэт хот, залуу үзэгчид бүх юм залуу халуун байсан. Тэр он жилүүдийн дурсамжаас эргэж ярих удаа аял. Энэ радио телевизийн одоо түүхийг бичлсэн уран бүтээлчид, техникийн ажилтнууд хамт олонтойгоо ингээд одоо олон жилийн дараа уулзаж одоо нэвтрүүлэгт оролцож байгаа их баяртай байна. 1983 оны 1 сарын 31-ний өдөр мэдээлэл радио телевизийн улсын хорооны программын захиргааны дарга Гомбочоо гэж хүн ирээд одоо Эрдэнэт хотод салбараа байгуулнаа. Орон нутагт одоо Баян-Улгийн аймгийн дараа 2 дахь нь болж радиогийн редакц байгуулагдаж байсан. За энэ редакцид бол анхны
одоо ахлах редактораар нь дагдарчийн бүх чулуун. За найруулагчаар нь Монголын радиогийн одоо бурхан найруулагчдын нэг хайдвийн мишиг. За сурвалжлагчаар нь тухайн үед одоо Москвагийн их сургууль төгссөн Баяр сайхан сэтгүүлч ирээд ингээд одоо анхныхаа нэвтрүүлгийг Зөв Сэцэд бүгд 8 холбоод ус бүгд 8 Монгол ард улсын хооронд одоо хамтран ажиллах гэрээ хэлцээр байгуулсан энэ өдрийг одоо сонгож аваад 1 сарын 31-ний өдөр анхныхаа эфирийг цацсан. Энэ үед би сонинд байсан учраас бас түүхийг одоо хэлж байна. Ингээд энэ редакц маань одоо болон өргөжөө дараа нь Дамнан бүрийн амар жаргал гэж сэтгүүлч одоо их сургууль төгссөн залуухан сэтгүүлч ирж ажилласан. За тэгээд дараа нь одоо 3 дахь сурвалжлагч сэтгүүлчээр нь бол миний бие 1984 оны 8 сараас эхэлж ажиллаад за тэгээд 1991 онд манай редактор дагдарч Мөчтөн гоо маань гавьяаныхаа амралтанд гарч ингээд 1991-ээс 97 онд бол энэ байгууллагыг бас удирдах за радиогийнхаа редакцийг өргөжүүлж телевизтэй болж 1994 оны 6 сард анхныхаа эфирийг бид нар цацчихсан да. Тэгээд тэрийг бол хийхэд тухай одоо үеиг шиг юм техникийн дэвшил алга, технологи одоо маш хуучирсан юутай перистакын дамжуулдаг. За тэгээд тэрэн дээр алдаа гаргаж болохгүй. Хэрвээ алдах юм бол одоо сүүл толгойн арчигчхад бас их хэцүү. Тэгээд маш их ур чадвар тийм телевизийн хувьд. Радиогийн хувьд бол нэг Air 7-тай явж Air 7-аас ч өмнө бүр Air 5-ыг үүрчээсэн. Air 6-гаад одоо 6-7 кг ачаа үүрээд явдаг. Тэгээд ерөнхийдөө одоо тэгээд тэрийг олон жил үүрсэн. Одоо ер нь бол нэг 18 жил бол яг энэ тогоонд ажилласан. Ингээд одоо ер нь баг нэгдлийн мөр энэ төр дайлна шүү дээ. Тэгээд тэр хүнд юм уурж явдаг гэсэн. Тэр үхээр гэдэг аппарат бол бүр хүнд одоо 8-9 кг тийм аппарат уурж явдаг байлаа. Тэгээд одоо нэг тийшээ одоо эргүүлж нөгөө пермотик хийн төвхт дандаа одоо идэвхтэн нэвтрүүлэгчд байсан. За манай Сэмждийн алтан цэцэг гэдэг хэвсний үйлдвэрт ажиллаж байсан. Манай Алтаа бол ер нь үндсэндээ бол толгойн чулууг тавилдсан хүн. Тэгээд дээр нь одоо орон сууцны тайвшин газрын дараа хянашил хоронд байсан манай Баяр сайхан, Ишганбат, за манай Бөхчлуугаан, охин Солонгоо, за тэгээд манай Гавьяат чулуун чимэг за нэлээд сүүл рүүгээ ороод ирэхээр зэрэг сүүлчгээсээ дунд үе рүү ороод ирэхээр одоо дараагийн театр байгуулагдаад Ласран багш ангийн одоо хүүхдүүдийн дангаараа ирж ирсэн. Тэгээд 94-5 оноос болохоор нэвтрүүлгийг Наран амгалан, за тэгээд Бат сайхан, за тэгээд манад яг орон тоор ажиллаад ирсэн Сүндрмаа байна. Сүндрмаа гэл ингээд орж ирсэн тийм олон юм идэвхтнүүд байсан. Тэгээд яг орон тооны ажилтан болоод ажилласан хүмүүс гэх юм бол одоо манай Намжингийн ган төгс гэдэг одоо манахаас л яг эндээс л ажиллаа эхэлсэн. Ингээд нэвтрүүлэгч болоо сүүлдээ гадаад хэлний дээд сургууль төгсөөд сурвалжлагч редактор болоод ингээд өнөөдөр хэвлэл мэдээллийнхаа тоогоонд ингээд бас ажиллаад явж байгаа. Тэрнээ өргөцсөн. Эхэндээ бол манайх 3 орон тоотой байсан сүүлдээ 15-6 хүнтэй болж өргөжөөд тэгээ анхныхаа бас телевизийн нэвтрүүлгээ хийж ингээ радио телевизийн төв болж өргөцсөн. Энэ суурь хөрсөн дээр бол одоо эрдэмтдийн энэ олон хэвлэл мэдээллийн байгууллагууд, телевизүүд, богинолийн одоо FM радионууд бол бий болж энд ажиллаж байсан хүмүүс бол одоо ерөнхийдөө тэдэндээ бараг багшлаад явж байна. Бидний харахад бол их сайхан байдаг. Тэгээ Эрдэнэ хотын маань 40 жилийн явуулах гэж байна. Тэгээ энэ хотын бас ууган иргэний хувьд бодож байдаг юм бол хэвлэл мэдээллийн байгууллагууд маань хүчрхэг байж, хараат бос байж, мэрэгжлийнхаа чиг баримжаатай ингээ сайхан ажиллаж Эрдэнэтийн түүхийг бол их сайхан баримт болгож үлдээж ер нь тэгээд энэ архивын бичлэг энэ төр үлдээж авах хэрэгтэй байна гэж ингээ сүлд одоо бодогдож байгаа. Ягаад гэвэл Эрдэнэтийн түүх гэдэг бол бүхэл бүтэн одоо 40 жилийн түүх болж байна. Тэгээд удахгүй магадгүй одоо хагас зууны түүх бичгэд бол гол архивын юм материал бол хэвлэл мэдээллийн тэр сонины шаарлсан хуудас радио телевизийн хайлсал үлдэн шүү дээ. Тэгээд энийг одоо бүтээж байгаа энэ хүмүүс бол их гавьяатай. Тэгээд яг хөө сэтгүүлчид бид нар бол яг эфирт ингээ харагддаг микрофон бариад гардаг. Энийний ард ажиллаж байгаа олон одоо хамт олон байдаг тийм ээ. Техник найруулагч уран бүтээлчид энэ хүмүүсийн бол одоо тухайн үед хин ажиллаж исэн, юу хийж исэн гэдэг юм бол бас их архивд үлдээж авах юм бол хожмын өдөр бол хэрэг болох юм байна гэж ингэж боддог. Тэр үед чинь ямар ч тийм титрийн машин байхгүй, монтаж хийх пульт энэ төр байхгүй учраас их хүндрэлтэй. Тэгэл арай жоохон дүүртэн манай сувда одоо Эрдэнэ төлбөрийн телевизэд ажиллаж байсан. Тийм. Тэгээд компьютер ч ховор шүү дээ. Компьютераар нэг хэдэн нэвтрүүлгийнхаа нэр энэ төр титрээ бичүүлж ирээл нөгөө телевизэн дээр нааж агаад тэрнийгээ татаж аваад их хөгийн үгэн тэгээд сонины тэгээд сонины одоо үсэг энэ төрийг хүртэл хайчиж наагаад одоо би мэдчихэж компьютер байгаагүй бичгийн машин. Тийм бичгийн машинаар хийж байгаа л тий. Тэгээд ийм зүйлийг яасан одоо бол харин техник энэ сайжраад одоо ажиллаж байгаа сэтгүүлчдэд бол ажлыг бол их хөнгөвчилж өгч штэ. Шүнжин монтаж хийж хоноод тэгээд одоо маргааш нөгөө нэвтрүүлэг 7 хоногт нэг удаа нэвтрүүлэг явдаг.
За тэгээд нэвтрүүлгээ 6 цаг 00 минут гэж одоо тэр радио урлагийн станц цацдаг. Хэрвээ тэр хугацаанд нь цацаагүй болоод бид нар чи бараг л арга хэмжээд орох төгтөг. Ийм байсан. Тэгээд радиог бол маш их сонсдог байсан. Гэр хорооллын айлуудын ихэнх нь бол радиожуулах ажлыг холбооны газраас хийдэг байсан. Бүх айлуудыг радиожуулсан хотын одоо яг энэ гордын айлууд бол 3 сувгийн радиотой тэрүүгээр бас үндэсний нэвтрүүлэг одоо Эрдэнэтийн Зори Эрдэнэт гэдэг радиогийн нэвтрүүлэг сонсдог юм байсан. Тэгээд тэр үед бас хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол хүчтэй байсан л да. Тэнд ажиллаж байгаа хүмүүс хариуцлагатай, чадвартай ийм хүмүүс байсан. Тэгээд биднийг бас орон нутгийн төр захиранаас бол дэмжиж байсан. Тухайн үеийн хотын бүс захиргааны тэргүүндэд дарга байсан Төмөр шагдрын ган бол өмч өвчлөлийн комиссоос 3 сая төгрөг өгж бид нар анхны одоо мэрэгжлийн одоо дикторийн ширээ авч ялаа. Тэгээд энэ ширээг авснаар бол одоо бас найруулагч техникчдийн маань ажлыг хөнгөвчилж өгсөн. За дараа нь техникийн шинжилт хийгээд Новосибирскээс манай одоо зураглаач Пүрүс рүү явж анхны титрийн машин авч ирж илээ. Тэгээд ямар гоё юм бэ одоо ярьж байгаа хүнийхээ одоо сурвалжлага хийсэн тэр энэ гэдэг бичдэг өгөөдөг болоод эхлэнгүүт их л гоё болж ингэж байсан. Тэгээд ингээ ярих юм бол маш их зүйлүүд байна. Тэгээд энд одоо ажиллаж байгаа хүмүүс маань яг л одоо тэр нэг 95 6 оны тэр радио телевизийн төвийг л одоо анх байгуулахад ажиллаж байсан ийм хүмүүс байна. Бидний дан шиг мэдчихэж байгаа. Бүгдээрээ нөгөө нэг амар эсэлтэнд яваад бороонд шаварт суугаад нэг 53 гэдэг машин гогоос аваад тий 1 км-т 1 литр бензин. Тэгээд сүүлдээ бид нар архин байгаад байдаг бензин байхгүй. Заав дээр ингээд нөгөө нэг шилтэй архиад тавьчихсан. Юугаар бензинээр солио шүү гэж байна. Тэгээд тэр 53 байхгүй нэг шар 53 жолооч нэг эмхтэй юм биш. Тэгсэн чинь юу ягаад дуулаад аюу гоё явж исэн чинь байхгүй. Бензин суулаа, дууслаа. Тэр анхны дан шиг гэдэрс тэр амар эсэнтэй анхны том арга хэмжээ шүү дээ. Юу ягаад далаа ламмам мэрэлэрсэн. Тэгээ бензинг олчоод хэдүүлээ нөгөө архиараа солих гээд ингээд гоолддгүй. Тэр нь жигтэй хийх бензин иддэг биш. Гоки машин шүү дээ. Эрдэнэт хотод радио телевиз байгуулагдсан үүх түүхийн талаар анхдагчдын талаар сая сайхан хамтдаа сайхан яриад урсамж ярьлаа. Тэгтэл Монголын үндэсний радио, Монгол телевиз гэж 2 телевиз байж за тэгээ Орбитийн нэвтрүүлэг, үндэсний нэвтрүүлэг гэж гарч байх үед хөдөө орон нутагт хамгийн анхны телевиз нь харин уулын bijуулах Эрдэнэт үйлдвэрт Тэл студи гэж байгуулагдаж байсан. Ийм түүхтэй энэ болохоор 1991 онд байгуулагдаж тухайд Бүцрэнгийн Памасран үндэсний телевизээс хүрэлцэн гэж энд оператор найруулагч Памасран гэж ингэж явж ирсэн юм түүх байдаг. За энэ он жилүүдэд манад бас Оросын тухайн үеийн зөвлөл холбоот улсад дээд боловсрол эзэмшсэн дээд мэргэжлийн сайхан сэтгүүлч хүрэлцэн ирж ажиллаж байсан. Энэ бол бас манай ариуны дарга ярьдаг Эрдэнэтийн анхдагч телевизийн радиогийн сонины сэтгүүлчдийн дунд, уран бүтээлчдийн дунд ажил үйлсээрээ сайн байсан, тэргүүнээ байсан учраас удирдах хүмүүс олон төрсөн юм аа гэж. Эдүүгээ улан bijуулах Эрдэнэт үйлдвэр ерөнхий захирлын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Сүрэнгийн Сувдаа захирал тэр үед залуухан жаахан уран бүтээлч хижигсэн сайхан юм бүсгүй сурвалжлагч одоо сургууль цэгэр улсын солонгос шиг сурвалжлагч ирж Эрдэнэт үйлдвэрийн шуурхай зөвлөгөөнийг сурвалжилж Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалж ирсэн ийм он жилүүд байдаг. Тэгээ тэр жилүүдийн дурсамжаа одоо эргэж хаалцъя гэж. Түүх болгон өөрөнгө сон цагтай. Тэгээд бид өнөөдөр Эрдэнэтийн буюу улсын одоо радио телевизийн суурийг тавьсан. Тэр жигтэй 98 оны хэвлэлийн эрхчлөөний хууль гарах хүртэл хугацаанд одоо ажиллаж байсан хүмүүс энд цуглаад байгаа. Тэгээд харьцангуй эдгээр дундаа түрүүнд ариунаа бас үгийнхээ завсад хэлнэлээ. Арай жахан туршлага хоримтлуулсан тэр хүн нь бол бий байсан. Миний одоо мэргэжлийн сэтгүүлчийн үйл ажиллагаа бол Эрдэнэт үйлдвэрийн телестудиэс эхлэлтэй хамгийн анхны ярилцлага хамгийн анхны одоо телевизийн бүтцийг гаргаж одоо явуулж ирсэн. За тэр үед бол төвийн телевизээс бол Памасран ах маань ирж телестудийг бас нэг студийн дайтай одоо явуулах гэж өөрийнхөө одоо хичээл зүтгэл мэргэжлийн урч дараал харуулсан хүн байдаг. За энэ үед одоо тэр нэвтрүүлэг явуулж исэн тоног төхөөрөмж байрлж исэн байр гэдээ ярих юм бол өрөөдмөр тий. Гэхдээ тэндээс одоо мэргэжлийн байгууллагын үнэрцэн нэвтрүүлэг чанаас чансаатай мэдээлэлтэй иргэдэд хүрч ирсэн гэж хэлэх нь бас зөв байх. Тэгээ энд одоо хамт ажиллаж ирсэн хүмүүс гэх юм бол одоо хөтлөгч тий бачаргал тий та бол Эрдэнэт үйлдвэрийн телестудийн хамгийн анхны иргэдтэй
нэвтрүүлэгч хомбоосон хацартай хацраа нуух гэж их юм болдог байсныг санаж байгаах гэж бодож байна. Тэгээд гам төгс эмэгтэй дээр нь Лидия Ивановна Мусихина гэдэг Орос байсан. Тэгээд Орос Монгол хэл дээр нэвтрүүлэг явдаг. Тэгээ харьцангуй сайн нэвтрүүлгүүд явж телевизийн суурилтанд тавигдсан. Би болохоор 94 онд нэг нэвтрүүлгийг одоогийнхоор бол нэг хайхтарч сүртэй одоо тийм анализ дүгнэлт өгсөн нэвтрүүлэг биш л дээ. Тэгээд ажил хаялт анхны ажил хаялт болсон. Тэр ажил хаялтаас коммент хийгээд би эфир цугаад ийм үйл явдал боллоо. Энэ хүн ингэж яалаа, тэр хүн тэглээгээд ингээд баах яасан. Тэгээд тэр үеийн Зөвлөлт бод улсын коммунист намын дарга Солдатов гэдэг нөхөр энэ ерөөсөө энэ Эрдэнэ төвлөрдөр телевизэд таарахгүй нөхөрөө энийг одоо бушуух ажлаас нь халгээд тэгээ би Эрдэнэ төвлөрийн студиэс халагдсан. Тэгээд гудамд явж гад Ариунатаа таарсан. Ариуна бол олон жил тийм ээ сонин радиод ажилласан, радиогийн дарга хийжсэн. Тэгээд би ингээд ажиллаа ингээ өгсөн гэсгүй чи эртгээ хэлэхгүй яасан. Ерөөсөө чи радиод ороод ир. Тэгээ хоёулаа радио телевизийн төв болгож ингэж өргөжүүлэх юм боломж байгаа. Тэгээ телевизийн нэвтрүүлэгтэй болмоор гэдэг. Тэгээ радиод орж ирсэн. Радио бол миний хувьд бол нэлээд шин салбар байсан. Яагаад гэвэл тэ дүрсээр мэдээлэл өгөх нэг өөр, сонин дээр бичих нэг өөр, радиод шал өөр зүйл байсан. Тэгээд шуум гэдэг бол радиод хамгийн чухал зүйл байна гэдгийг бид нар радиод ажилласан нэг 2-3 сар явсан тул мэдэрсэн л дээ. Даваа гараг болгон одоо тогтмол явна. Эхний үед бол бид нар ямар ч Үргэлж сэтгэлдээ тээж явдаг. Гэхдээ хаа нэгэн газар очиж суурьшид тавхинаад ирэхээр тэр суурьшид тавьсан нутаг усаа бас өөрийнхөө төрсэн нутаглуугаа адил энэгшин дасаж сэтгэлдээ тээ явах бас нэг тохиол байдаг. Миний хувьд би энэ нутгийн хүн биш хэрнээ уултаа устай эрдэнэстэй баялагтай энэ нутагт энэгшин дасна нэгэн. Миний адил олон хүн энэ эрдэнэтэд энэгшин дасаж эрдэнэтийн тухай эрүү зөөлөн дулаан энэгшүү бодол тээж яваа гэдэгт би итгэж явдаг. Ингээд ер нь Эрдэнэтийн маань нүүр царай ер нь өнөөдөр ямар байгаа бол гадны хүний нүдээр хараад өнгө төрх нь ямар байгаа бол гэдгийг бүгдээрээ өгсөж уруудаад нэг харцгаа ер нь Эрдэнэт маань өнөөдөр ямар байна вэ? Зах зээлийн хүний үед танай компани хоршоо бүсэ найдвартай түнштэй болъё гэвэл Арилжана миний хийгээд компьютерийн сүлжээнд орё гэвэл танд радио телевизийн реклам тусална. Бид танай рекламыг тосон хангасан шинэхэн техникээр өргөн олонд түгэнэ. Та үүнд итгэж болно. Энэ боломжоо алдуузай. Манай хаяг шүүгэр Эрдэнэт бол уур хачтын хот. Өгийн урныг үзгээр олборлож, үе үеийн шиштэр түүхийг үнний мөртөө хамт мөнхөлдөг уур хачт нь сэтгүүлч.